Сайн байцгаана уу та бүхэний өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн үзэгчл маань хуучирж урагдсан нугларсан зургийг сэргээх байгаа. За энэ маань ингээд хуучирсан зураг нугларсан зураг байна. Эндээ юм нуглаас орчихсон эндээ хэсэг нь байхгүй. Энэ зургийг нуглаасуудыг нь арилгаад сэргээгээд хажуудлах нь нөгөө гараар нь орлуулад энэ зургийг гаргаад ирсэн байна. За энийг ямар төлөв ашиглаж хэрхэн хийдэг талаар. За засварлах хуучин зураг оруулж ирээд Photoshop дээр нээчихье. За энд байгаа цоочон дээр дарахлаар энэ маань layer болж хөрвнө. За CC-гээс доош CS6, CS5, CS4 дээр болохоор энэ дээр 2 дараад layer болгож хөрвүүлэхүү гэхээр OK дарж хөрвдөг бол энэ дээр бол ганц дараад л энэ маань layer болчихж байгаа. За энэ layer 0 гэсэн нэртэй болсон байна. За энэ зургийг хэрхэн сэргээ засварлах энэ нуглаас зураасыг нь арилгах вэ гэхээр за хэд хэдэн түүл сонгож ашиглаж болно. За хамгийн ихний түүл нь болохоор Spot Healing Brush төлийг ашиглаж болно. За энийг сонгохлоор энэ дээр энэ хэмжээ нь гарч ирж байгаа юм тойрог хэмжээстэй гараад ирсэн байна. Гараас Control дарж аваад за нэмэх дарах юм бол энэ прожектоо ингээд томруулна. За гасах дарах юм жижигрүүлнэ. За ингэж томруулж ирээд за энэнийхээ хэмжээг яаж жижигрүүл томруулах вэ гэхээр энэ дүү хэмжээ нэг өгөгдсөн байна. Энэ түүлийнхаа одоо энэ хэмжээг нь мөн гараас энэ гоёмсог хаалт байгаа. Зүүн тишээ чиглэснийг нь дарах юм бол жижигэрнэ. Ингээд жижигэрж байна. Баруун тал руугаа дарсныг нь харсныг нь дарах юм бол томорно. За энийг сонгочхоод шинэ layer нэгээд шинэ layer-ийнхаа нэрийг нь сэргээсэн гэд нэрлэчихье. Сэргээсэн. За сэргээсэн. За тэгээд энэнийхээ дахиад энийг копидоод alt дараад дэш нь чирэх юм л энэ копид гэж байгаа. Энэ нь болохоор засварлсан. За энэ болохоор бол бидний хуучин зураг маань. За энэ яагаад тэгэхээр энэ засварлсныхаа дараагаар энэ хуучин байсан зургаа бид нар дахиад хэрэг болж магадгүй гэдэг эндээ ингээд аваад үлдчихэж байгаа. За сэргээсэн гэдэг дээрээ дарангуудаа энэ sample энэ төлийг сонгочхоод sample all layers гэснийг жагтлаад өгөх юм бол энэ сэргээсэн гэдэг дээр энэ layer-үүдээс аваад засварлагдсан юм үүснэ. Жишээлбэл энийг ингээд дарах юм бол энэ засвар үсгэж байна. За иймэрхүү байдлаар энэ зураасуудыг бид нар ингээд арилгаад өгж болно. За ингээд томруулж агаад ингээд арилгах боломжтой. За ингэж арилгахаас зураасуудыг ингэж арилгахаас гадна за энэ засварлсан гэдгээ сонгож аваад энэ дээрээс энэ fetch төлийг сонгоод жишээлбэл энэ хэсгийн энэ цагааныг сонгонгуудаа энэ засварлсан гэдэг layer дээр байгаа. Энийг ийшин зөөгөөд энэ хажууд нь байгаа зүйлээр replace хийгээд яг тэр хэсгийг нь за ингээд replace хийгдсэн байгаа. Яг энэ хэсгийг сонгож авлаа. Энэ хэсгийг сонголоо. Энэ хэсгийг сонгоод энд аваачаад тэр хэсгийг энэнгээр. За тэгээ энэ selection-ыг Ctrl D дарж арилгаад байгаа. За энэ дээр мөн адилхан энэ хэсгийг сонгож авлаа. Ийш нь дарлаа. Болж байна. За энэ дээр за тэгээд за эдгэрийг за ингээд за тэгээд энэ дээрээс Spot Healing тул сэргээсэн гэдэг дээрээ дарж байгаа. За заавал ингэж энэ сэргээсэн гэдэг байх шаардлагачгүй. Зүгээр энэ засварлсан гэдэг дээрээ аваачаад энийгээ дарсан ч мөн адилхан. Уучлаарай brush дарчлаа. Healing Spot төлөө дарж агаад энийгээ дарах юм бол мөн адилхан.
За ингэж үүсгэж болж байгаа. Тэр сэргээсэн гэдэг төр рүү яагаад үүсгэсэн бэ гэхээр бид нар засварлаж явах явцдаа алдаа гаргавал тэндээсээ буцаагаад харчих боломжтой. Эсвэл зарим хэсгийг арилгаад бид нар алдааг зүгээр болгочих боломжтой байгаа. За харин энд бүр нэгдлийнх нь гар тэр чигээрээ байхгүй байгаа. Энэ хэсгийг яаж засварлах боломжтой вэ гэхлээр за энэ талын за эдгээрийг ингэж засч дуусныхаа дараагаар за энэ талын гараа кофедж аваад энэ дээрээс нь ингээд энэ талын хэсгийг ингээд копидад авчиж. За энийг бүр ихээр авъя. Окей. За энэ авсан. Ингэж кофедж. За нэг Ctrl J хиймэл тухайн layer-ээс энийг копидад авцмаа. Ctrl J гэдэг маань layer by copy гэдэг команд байгаа. За энийг Ctrl T дарангуудаа маус хоёр дараад flip horizontal гэх юм бол хэвтэ тэнхлэхийн дагав байрны сольчих гэсэн үг. За ингээд энийг ишин зөөгөөд ишин татаад за энд ингэж тааруулаад за ингэж за энийг энэ зурагтайгаа нийлүүлэхийн тулд маус хоёр дараад энд merge layer байлж болно. Эсвэл гараас Ctrl E дарчиж болно. За ингээд энэ зургийг нийлчлээ. За энэ маань хожин зураг байгаа. За энэ. За ингээд нийлснийхээ дараагаар бид нар эргээд spot healing brush төлөгийг ашиглаад энийг нь хооронд нь нэгтгэхэд өчөж болно. За энийг том жижигэн сайн тааруулаад хэрхэн яаж нийлүүлэх вэ гэдгийг ингээд сонгоод өгнө. За иймэрхүү байдлаар за ингээд за нэг дарлаа. За ингэж дарлаа. За энийг ингэж засварлаад за ингэж за энийг нь page tool ашиглаад энэ дээрээс энэ хэсгийг тасалж аваад ийшээ зөгөөд тэр оруулаад ирж болж байна. Энэ хэсгийг тасалж аваад ийшээ зөгөөд ингээд оруулаад ирж болж байна.
За мөн энд stamp гэж төлөв байгаа. Энэ төлөгийг ашиглангуудаа одоо жишээлбэл энэ хэсгээс копидж аваад энэ дээр ингээд харуулад өгчих бас болно. За одоо жишээлбэл энийг копидж авлаа. Энтэй адилхан, энийг энтэй адилхан болгоё гэдээ ингээд харуулад энэ нуглаасыг гаргаад арчиж болчихно. За өөр. За энэ хэсгээр энэ цэвэрхэн байгаагаас нь сонголоо. Энэ дээр дарлаа. Арилгаж байна. Энд байгаагаас нь сонголоо. Энэ дээр дарлаа. Арилгачих бол. За гэх мэтлэнгээр тэрийг арилгаад за одоо энд байгаа хэсгийг засъя. Энэ хэсгийг засахын тулд stamp ашиглая. Эндээс stamp-аар энийг копидж авлаа. Доош нь татлаа. Эндээс копидж. За эсвэл энэ хэсгийг дарж копидж авлаа. Дарлаа. За гих зэрэгээр засварлаа. За одоо энд байгаа энэ пэйж tool ашиглаад энэ байгаа хэсгийг сонгож авлаа. Хажуу талын зүгээр өнгөтэй хэсэг дээр авч тавилаа. За мөн энэ хэсгийг ч гэсэн тасалж авлаа. Биш нааш тавилаа. За юм аягаар. За энэ хэсгийг бол ингэж тасалж энэ хэсгийг энэ дээрээс тасалж авлаа. Биш тасалж авлаа. Энэ авт. За ингээд харуулчих. Одоо энэ хэсгийг ингэж аваад энд харуулчих. За амархан маягаар. За гарах нь арын хэсгийг болохоор ингээд нартыг хооронд нь усгаад зүйлийг залчих яа. За энэ хэсэг болохоор юм байж болох юм. Тиймэрхүү байдлаар. За ингээд зургийн маань энэ тасарсан хэсэг болон нуглаастай хэсгүүд эдгээр төлөвлөөр засварлагдах боломжтой байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.